Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл, харилцааны мэдлэг ур чадвар олгох сургалт Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү хамгийн чухал нь эрүүл мэнд сэдвт тэтгэлэгт сургалтыг Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулжээ. 2 хоног үргэлжлэх тухайн сургалтанд нийтдээ 50 орчим хүн хамрагдаж, эрүүл мэндийн сэдвээр мэдээлэл бэлтгэж түгээхдээ юун дээр анхааруул зохих онол арга зүй мэдлэг авсан юм а. Оролцогчид сургалтаас сонсож мэдснээ хэрэгжүүлэхээр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан сурвалжлага бэлтгэж дадлаг ажил хийлээ. Яг л эрүүл мэндийн сэдвээр бичдэг сэтгүүлч нарт яг одоо дата мэдээлэл яаж ажиллах вэ? За их сурвалж дээр яаж ажиллах вэ? Нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ гэдэг маш тийм эмзэг сэдвүүд асуудлыг нөгөө олон нийтэд хүрэхийн тулд ямар байдлаар хүргвэл илүү үр дүнтэй байдгүй гэдэг маш их тулгамдсан асуудлууд байдаг. Нэлээд далаацтай 21 аймгийн төлөөлөлд ирсэн юм сургалт болж байна. Баян-Улгийн аймгийн эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтээр ажилладаг. Мэргэжлэрээ бол 8 жилдээ 8 дахь жилдээ бол ажиллаж байна. Энэ сургалтанд оролцож байгаа гол зорилго маань бол эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор ингээд ирээд оролцож байгаамаа. Сургалтын онцлог нь эрүүл мэндийн медиа шилдэг төслийг оролцогчдын дунд зарлан 21 аймгийн баг тус бүр төслийн санаачлагаа уралдуулан шилдэг 5 төслийг шалгаруулах байлаа. Энэ нь орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой юм а. Тэгэхээр манай холбооны зүгээс бол 3 дахь удаага орон нутгийн сэтгүүлчдийг хамруулсан томоохон уулзалт сургалтаа ингээд зохион байгуулж байгаа. Цаашдаа бид нар ерөөсөө л нийтийн эрүүл мэндийн боловсрол мэдлэг хандлагыг дээшлүүлэх, амьдралын хэм маягт нь эргээр нөлөөлөх зорилготойгоор мэрэгсэн эрүүл мэндийн сэтгүүлчдийг л бий болгохоор зорж байгаа. Сургалтын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд тогтмол зохион байгуулна гэж төлөвлөжээ. Ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачлагаар хэрэгждэг Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд олон шатлалт ажил хийгдэж байгааг нэг нь өнөөдрийн хамгийн чухал нь эрүүл мэнд тэтгэлэгт сургалт юм а. Сургалтыг эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.